За сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 3 сарын 3 би дөнгөж сая эмчтэрээ очиж шинжилгээгээ өгчөөд ирлээ. Тэгээд бүх юм сайн. Аваа сахар нэг сүүлийн үе жоох өндөр гараад ирснийг бодвол одоо аваа харин бууч 4.7 болсон байна. Маш сайн. Тэгээд би болохоор уужгаа эм бэлтгэлүүд гэвэл төмрийн бэлтгэл ууж байгаа. Түрүүчийн 2-7 хоногийн өмнөх үзлэг шинжилгээнд дээр надад төмрийн бэлтгэл уухыг зөвлөсөн. Тэгээд мультивитамин, жирэмсний мультивитамин гэж байдаг шүү дээ, гравид гэдэг. Тэрийг ууж байгаа. Тэгээд полын хүчлээ өргөжлүүлж ууж байгаа. За тэгээд өнөөдөр надад ийм витамин B12 гэсэн баха. Тийм. Витамин B12-ыг бичиж өгсөн байна. Тэгээд өнгөрсөн сая аптекаас аваад ирлээ. За өнөөдөр би 37 хоногтой болсон байна. За 37 хоногтойд хүүхдийн урт 40-41 см ойролцоогоор тэгээд хил 500-аас хил 600 орчим грамм жинтэй байна гинэ. За тэгээд ураг орчмын шингэн нь таны хүүхдийг хүрээлж найдвартайгаар хамгаалж байна. Тус шингэний хэмжээ 34-өөс 36-7 хоног хүртэл дээд зэгтээ хүрэх ба эргээд таахан төвшин тэмдэг болон дааврын өөрчлөлтийн хамсалтай сэтгэл санааны тогтворгүй байдлыг бий болгох хүндэтгэл болдог. Хүн бүр харилцан ажиллах бөгөөд өөрийн жирэмслэлтийн явц хэрхэн төрөх, мөн төрсний дараа яаж сайн хийж болох гэх талаар санаа зовход хин үзэгдэх юм аа. Гэхдээ хит их санаа зовж өөр бусад зүйлс хүртэл байнгын уурлах, гомдох, уйлах шалтгаан болж байвал сэтгэл зүйн туслан үйлчлэгээ авахд илүүтэхгүй юм гинэ. Бидний бэлтгэсэн мэдээллийг шинтэн унсан алтан хэмжээтэй амар ургуулж ихэнх хэрэглэгч танд баярлалаа гинэ. За ийм ээжүүд гэдэг ийм Монгол ап байдаг. Тэгээд аюу хөөрхөн гэд дотроо ингээ монголоор 7 хоногор хүүхдийн болон ээжүүдийн ээжд нь биед ямар өөрчлөлт гарч байгаа болон хүүхдүүдийн 7 хоногийн өсөлт хөгжил. За энэ 7 хоногт хүүхдийн юу өсөж байгаа вэ гэдэг юм уу. Тэгээ янз бүрийн жирэмслэлтэй холбоотой ийм гой зөвлөмж мэдээллүүд оруулдаг ийм ап байна. Тэгээ Шведийн би ийм 2-3 төрлийн бас ап хэрэгэлдэг. Яг л ойролцоо. Яг 7 хоногор мэдээллүүд нь ингээ шинчлэгдээд ингээ явцдаг. За тэгээд 37 хоногтой миний гэц нэг иймэрхүү байна. Биеийн байдал бол маш сайн. Шөндөө унтах нь жоохон нойр муутай гэх юм уу? Аваа гайгүй унтчихагаад сүүлийн хэд хоног жоохон олон юм бодоод жоохон нойр муутай байгаа. Тэгээд өдөр нь унтчихаар шөндөө жоохон нойр муутай байна. За нэг тиймэрхүү. Тэгээд бид хоёр хүүхдүүдийнхээ юмыг за 98% бараг хоёр шинэ хүүхдийнхээ юмыг бараг бэлтцсэн гэж үзэж байгаа. За одоо яг анх дутуу юм гэвэл ор хүнжлийн даавуу. За тэгээд юу дутуу байгаа? Нус сорогч. За үсний сам, хумсны хайч, хумсны хутга. За тэгээд усанд ордог баан. За ер нь бол ийм л юмнууд дутуу байна. Бараг бусд нь бүгдийг авсан. Тэгээ би та нарт юу авснаа бас ингээ харуулах гад зарим юм түрүүчийн 2-7 хоногийн өмнө би болохоор нөгөө битээр нэг жоохон 2 сарын 11-нд хүүхдийнхээ хүүсийг эцэлэн мэдсэн хүү охин гэдгээ. Тэрнээс өмнө болохоор дандаа нэг хүүхдийнхээ хүүсийг мэдээд нэг нь мдээгүй байсан учраас яг юу цуглуулах уу, яг ямар өнгийн юм авах уу гэдгээ бас шийдээгүй. Тийм болохоор сайн юмаа бол цуглуулж чадаагүй. Тэгээд яаж зүгээр авах вэ? Юу яагаад? Хоёр ихэр хүүхдийн чинь ижилхэн хүүж байсан, охинч байсан. Ер нь яг л адилхан тийм юу аавна гэд юу гэдэг вэ? Ихэр хүүхдийн хувцснууд аавна гэд тухайн юм body юм авсан байгаа.
хувцснууд боди одоо манай 2 хүүхэд чинь 4 сарын сүүлээр гарна. Тэгээд яг нэг 3 сар яг 100 яг өсөлт хөгжилт одоо юу гэдэг зуны сайхан үед одоо өсгнэ гэдэг юм уу да. Тэгээ би нөгөө нэг дөнгөж ихэр гэдгээ мэдээд айгүй хөөрхөн хувцлахөөрхөн харагдаад болтгоо. Яг л ихэр гэдгээ мэдчихэд эрэгтэй хүүхэд ч өмсөхөөр, эмэгтэй хүүхэд ч өмсөхөөр тийм өнгийн тийм ихэр хоёр хос тийм хувцснуудыг айл эрт ихэр гэдгээ дөнгөж мэдээл цуглуулсан байгаа. 3 сартай хамгийн анхны яхаа одоо үзүүлээд. За тэр нь ингээд угаагаад бэлтцсэн. За жишээлбэл одоо энэ ингээд ийм бартай, ананастай ийм халуун орны ийм юутэй ийм боди байна. Энэ доороо ийм шортон ийм боди, доогоороо ингээд коноптой онгойлгочд юм байна. За ийм 2 боди байна. Эднэрийг болохоор айл дээр дөнгөж жирэмсэн болоод авч ийсэн бодинууд байна. За энэ дөнгөж төрөөд өмсгөр ийм цагаан өнгөтэй. За дээр нь энэ хөөрхөн ийм шувууны үүрний ийм зурагтай. За ийм боди байна. За энэ болохоор ийм ханцытай одоо унтлагын хувцс гэх юм уу? Унтлагын маягийн ийм урт ханцытай юутай хөлтэй. За өмдтэй гэх хөлтэй гэнэ өмдтэй. За энэ маркн боди гэх юм уу? Маркн загвартай ханцыгүй. Тэгээд агуура юм байна. За ийм 2 шорт авсан байгаа. Би яг хямдралын үеэр яг эн чинь таарсан юм аа. 3 сартай би хамгийн анхны яах вэ? Тэг хямдралын яг нөгөө хямдралын үе таарсан болохоор бас гайгүй тийм хямдралтай үнээр авсан. Тэрээс хүүхдийн хувцс бол нэлээд үнэтэй шивэдэд. За энэ бас юм боди. Ер нь бол яг төрсний дараа өмсөх юм ханцытай ханцыгүй юм нэмгэн цэвэр даавн бодинууд нэлээд идэг авсан байгаа. Хоёулаа эрэгтэй ч өмсөж болно, эмэгтэй ч өмсөж болно. За энэ хувцснуудыг бол айл дээр бодинуудыг ингээд эрэгтэй эмэгтэйгээ мэдээгүй учраас яг адилхан юм хос ихрүүдийн ийм бодинуудыг авсан. За энэ бас ханцыгүй юм боди. За энэ. За тэгэнгүүтээ өнөөдөр би болохоор юу яалаа? Энд өмд нь явж 2 ширхэг бас адилхан саарл өнгөтэй. Дандаа цэвэр даавн материалтай. За өнөөдөр би юу авсан бэ гэхлээр ийм хөөрхөн. За хүү охин гэдгийг мэдснээс хойш тэгээд ягаан цэнхрээр голцоо хослуулах гэж хичээж байгаа. Өнөөдрийн авсан юмнууд болохоор би малгай ийм хөөрхөн цэнхэр ийм даавн өнгийн малгай ийм даавн оймс энэ дээрээ зүрхтэй I love dad, I love mom гэдэг ингээ бичигтэй. Энэ ягаан бас яг адилхан ингээ зүрхтэй юм бичигтэй. Ягаан ийм малгайтайгаа цэнхэр малгайтайгаа. За ийм нэг хос байна. За тэгээд энэ их надад хөөрхөн санагдсан. Охны мини маус малгайтайгаа. За тэгээд ингээд хөөрхөн өмдтэйгөө. За эрэгтэй нь болохоор бас яг адилхан Mickey Mouse. За тэгээд өмдтэйгөө ийм хөөрхөн тэг ийм малгайтайгаа. За ийм хослол 3 хос гэх юм уу? За ийм юм авсан. За тэгээд энд ийм юу хүнжил гэх юм уу? Энийг одоо тэг хүнжил гэнэ л дээ. Ийм гоё нөгөө юу материалтай зөөлөн тийм ийм дулаахан нэг зөөлөн материал гэдэг штэ. Одоо ямар гэх юм бэ? Одоо энэ авсан юмнууд угаанда. За ийм хар ногоон өнгийн. Тэгээ энэ дээр хөөрхөн ийм үгүй бичсэн юм дээ. Стокгольм ийм
эрдэмтэн Стокгольмын юм. Хоёр давхар юм байна. Би нөө нимгэн ийм нөмрөг нимгэн тийм даунууд зөндөө авсан. Төрүүчийн удаа. Тэгээд ийм яг зузааныг авах гэдээсэн. Ашгүй иймийг олж авлаа. Хүүдээ тэрийг энэ охиндоо болохоор ийм энийг одоо ямар яхан гэхээ. Ийм гоё өнгө. Энэ амар гоё юм зөөлөн нүстэй материал гэдэг шүү дээ. Зөөлхөн тийм материал. За өнөөдрийн авсан юм чинь ингээд тий одоо энэ нэмгэн юм юу? Нэмгэн үлгий гэж ярих баха. Тэгээд ийм юутайгаа үснийхаа ийм толгойн гоёлтой бас ийм малгайтай. Энэ малгайг нь харалтай өөр хөөрхөндөө баантагтай. За ийм охины ослол нэг ийм байна. За энэний юуг нь харуулах юм. Том жижиг нь харуулах юм. Дөнгөж төрхөөр нь гоё ийм зураг ахуулна. Тэгээ энэ үлгийнд нь боогоод тэр малгайг нь өмсгөөд ахуулна гэд төлөвлөсөн байгаа. За том жижиг нь бол нэг юм байна. Яг л дөнгөж төрсөн хүүхдэд таарсан. Тийм цэвэр давуу материалтай. За хүүгийнх болохоор ийм яг ийм хосороо ийм цэвэр давуу ийм цэнхэр өнгийн оруулахтай модны зурагтай муу да. Ийм малгай нэмэрхүү. Малгай нь жоохон том ч юм шиг. Жижиг ярьсмаар байгаагүй маа. За энэ. За иймэрхүү өнөөдрийн худалдаа авалт нэг иймэрхүү. Тэгээд хүүхдүүдийнхаа дөнгөж төрсний хувцас бол одоо ингээд болцсон баг ер нь бол болцсон. Нэмж амс нэг юм нүрэ маачхаас хэрэгэлсэн бэли гэсэн нэг ганц тийм нэг жижиг сажиг юм авах бах. Тэрнээс биш ер нь бол хувцсны тал дээр бол болцсон. Тэгээд ямар ч үсэн одоо нэг сар гарангийн дараа төрхнээ маш их хүлээж байна, маш их догдолж байна. Шүндөө жоохон нойрмуутай байгаа. Янз бүрийн юм бодоод, янз бүрийн юм ургуулж бодоод тэгээд жоохон нойрмуутай байгаа. Тэрнээс шил би бол маш сайн байгаа. За иймэрхүү. Энэ малгай өстө хөөрх юм яа. Нас ч том л юм байна. За. Энэ харин жижиг толгойн. За тэгээд миний түрүүчийн авсан юмнуудтай цуг. Хүүхдүүдийнхээ хүүсийг мэдчихээ. Мэдчихлээ. 100% мэдлээ. Тэгээд нэг нь хүү, нөгөөх нь охин. Ее! 100% хүүсээ мэдчихээ. Одоо юмаа бэлгэндээ те. 2 хүүгээр бэлтгэв гэд нөгөө бас яг юугүй байсан. Юу гэдэг лээ? Точны явна. Точны биш байсан болохоор тэр ямар ч тэргээ авцсан машины суудал гэдэг 2 том юмаа бол авцсан байгаа. Тэгээд одоо ер нь бол тэгээд жижиг сажиг юмнуудаа аавна бэлдэн. Одоо хүүсээ мэдсэн болохоор тэгээд ойр зүрийн авахд айгу илүү амар болчихж байгаа байхгүй. За сэтгэл ямар байна? Өнөөдөр Валентин урьдчилгаа. Валентин гэртээ байна тий? Өндөр. Валентины урьдчилгаа. За. Яг хүний талаар. Яг юм баг. Яг баггүй баяртай нөө. Би тэр нөө самбар дээр хүү охин гэдэг би хүү охин гэж тавьсан шүү дээ. Би ч гэсэн. Маркус ч гэсэн бүгд тавьсан манайхан. Анука өөрөө мэдж юм ч хүүсийн. Анука тавьж шүү дээ. Анука чи юу гэжтэй? Бол нэг нь мдэггүй шүү дээ. Тэ Анука тавьсан уу тавиагүй мэдгүй. Гэхдээ би хин Ясмин чи Маркус 2 хүү гэсэн. Маркус Жасмин бүгд охин.
Тийм. Манайхан бүгд хүү охин. Санжаа 2 хүүхэн тийм. Санжаа 2 охин. Туяа гэж 2 хүү. Аа. Тэгээд манайхан ч бүгд хүү охин. Хүндээ төгөө. Сахаа алдараа. Төгөө. Би паста карбонара гэж юм паста захиалсан. Сөхөөх болохоор чихэрлэг төмөстэй бургер. Ачаа бас бейконтой. Ширсэн сонгонтой. Юм байна. За, бэбидээ зориулаад Big Baby дэлгүүрээс 2 бэбидээ гар зүр юм авсан тий. Тэргэнд зориулж нэг зуны юм тэгэл зөндөө юм авсан гэд юм бэлгэлж байна. Иже. Халло. За зми доо ихэр аваа л та. За ямарчсан өнөөдөр бид хоёр жоо гадуур явлаа. Шинжилгээ өгөөд, сөхөө шинжилгээ өгөөд, хүүхдийнхаа хүүсийг мэдээд. Тэгээ нэг хүүхд маань ямарчсан 100% хүү байсан. Тэгээд хоёр дахь хүүхдийнхаа хүүсийг 100% өнөөдөр мэдлээ. Тэгээд бас юм цуглуулгаад нөгөө хоёр дахь хүүхдийнхаа хүүсийг мэдэхгүй учраас янз бүрийн юм цуглуулж бас чадахгүй. Ингээд бас хардснаад байсан. Тэгээ өнөөдөр 2 сарын 11 би 27 хоногтой яг сараар бол 7 сартай гэсэн үг. За тийм байна. Тэгээ өнөөдөр бид хоёр юу авсан бэ? Авсан юм жоохон харуулъя л да. Энд болохоор сүхөө энэ тэрэгний юуг ухсарж байна. Ингээд нөгөө бүхэг гэдэг л байна. Тэ? Юу нарны хамгаалалт гэх юм уу? За энэ нарны эндээ ингээд тортой агаар оруулдаг. Тэгээд ийм ягаан өнгөтэй, нэг нь ийм ягаан өнгөтэй охиных. Нэг нь ийм саарл, ногоон саарл өнгөтэй гэх юм уу? Хөх саарл гэх юм уу? Хүүдээ. Яг адилхан бас ийм нарны 100 л тохиромжтой. Ингээд дөрөнд бүх талаас нь ингээд торлцсон гой нар салхи сайхан ордог. За энэ юм байна. За энэ болохоор ингээд бүх тийм суудал дээр тавьдаг тийм суудлынх нь юм зөөлөвч. Манай тэрэг болохоор Bagabo гэдэг энэ брендийн тэрэг. Ийм юм авсан байна. Энэ хүүгийн. За тэгээд дандаа 2 ширхэг бид хоёр болохоор 2 ширхгээр ингээд 2 хэрэг хүүхдээ юмаа бэлтгийа гэхлээр яг 2 хүү ч юм уу эсвэл нэг нь охин байвал яах вэ гэд юмаа бас хартнаад бэлдээгүй яваадсан. Тэгээд энэ хайгуу хөрхийн баны алчуур ингээд толгоогоо ичнэ. Том зарим алчуурнууд их жижигхэн байгаад идэв. Энэ нэлээд том болтлоо. Бас хэрэгжилчил юм байна. Ингээд яг ийм 2 ижилхэн ийм алчуур, бааны 2 алчуур авсан байна. За энэ нэг нь байна. За энэ их хөөрхөн. Nike-ийн
body малгай аимстойгоо ингээд хосоор яг ингээд төрснийхэн дараа өмсүүлээд Nike зургийг авахулна. За ийм юм авсан. За энэ бол миний яриад байдаг юм тэр хүүхдийн ягаан хөх хоёр өнгөөс ингээд авсан байгаа. Хүүхдийн толгой одоо нөгөө хүүхдийн толгойн хэлбэр алдагдсан байдаг шүү дээ. Ахаа миний хүү тавтай. Хүүхдийн толгойн хэлбэр алдагдах одоо хитрхээ хэвтдэг хүүхэд хавтгай дагдтай болох ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнаас сэргийлсэн юм хүүхдийн толгойн хэлбэр засдаг юм. Хоёр дээр байна. Нэг нь хүүхэн ягаан өнгөтэй. Сүхвэгийн дагдаг. Жишээ сүхвэт юм хавтгай дагдтай шүү дээ. Энэ ихэр хүүхдүүдийг тэгээд хайчдаг байсан юм шүү юм. Орон дээр нь ойлгохгүй бол мөө мөгчөөл тэгээд байж идэг. Татамдаа атуулах чинь. За ийм хоёр дээрээ. За тэгээд энэ хөөрхөн хоёр өнгийн Тэкэ. Нөмрөг. Тий, энэ их гоё. Би нэг ингээд задлаад харуулъя. Яг бүгдийг задлахгүй миний хөө бүгдийг задлахгүй. Энэ ийм нөгөө нэг зөөлөн тийм ихмэл гэх юм уу? Зөөлөн нос. Даун нос гэх юм уу? Тийм нилон багхгүй. Чи эргүүлээд хийгээрэй энийгээ. За яа миний хөө. Тэгээд чинь дараа нь угаан гэж штэ. Миний өчигдөр сайд эргүүлэх болохоор угаагаад тэр цахилгааны бүтэн тайлаачтай. Наатлагын цахилгааны. За ийм байна. Тэгээд энэ болохоор ингээд бас юм зөөлөн эко тийм зөөлөн ийм одоо бүлгэх барих одоо янз бүрийн юм гар алчуур байдаг штэ. Хүүхдэд хэрэгэлдэг юм олон ширхэгтэй ийм хөрхөө жижигхэн олон ширхэгтэй юм алчуурнууд байна. Өөрөөсөө хай. Тийм их хөдөлгөөн. За ийм алчуур их таалагдсан. Гуйлгах ам хамрын алчуур те. Янз бүрийн үед энэ алчуурыг хөргөлсөн. За энэ их маш их таалагдж байгаа. Энэ болохоор ингээд гэртээ цэнгэлж болно. Ажил гинэ машинаар явахдаа бас цэнгэлж болно. Энэ болохоор ингээд хүүхдийн хоол, шилтэй хоол, сүү, угжийн ингээд халаадаг. Машинд явж байхдаа ингээд халаадаг тийм угчтай ингээд цуг хийчих юм байна. Тэгээ машин дотроо ингээд залгачдаг. 220 гэртээ бас залгаж болдог. Тэгээд угжны хүүхдийг бол сүгэ алаач нь хоолой шилтэй хоолой алаач. Энэ маш их таалагдсан. За миний хүн нав чи энийг яагаад олцсон юм бэ? Хоёр шиг угж. За би нөгөө нэг яг аль төрлийнх нь угж өхний салтуур сайн гэдэг мэдэхгүй. Худалдагчаас нь асуусан чинь Medela гэдэг энэ брендийг надад зааж өгсөн. Тэгээд энэ брендийн хөхний салтуур, гар салтуурыг авч үзлээ. Тэгээд өөрөө болохоор ингээд худалдагчийн бас сайн мэдэхгүй. Гар салтуур, механик салтуур, электрон салтуур хоёр байгаа. Аль нь яг сайн бэ гэдгсэн чинь би бас сайн мэдэхгүй байна. Яг хэрэгжилж үзээл мэдэхгүй байх гэх. Тэгжин. Тэгээ ямар ч энэ гар салтуурын ихний элчин тавлаа. 499 крон. Электрон салтуур нь 1500 крон гэжсэн. Ихний элчин энийг авлаа. Болох байх гэж бодож байна. Тэгээ яг ийм нөгөө нэг илүү 3 ийм запасны ийм угчны сав, түүний сав. Энэ болохоор яг хөхөлттэйгөө 2 угч. За энэ болохоор яг эдний тэр брендийнх нь Medela гэдэг брендийн хөхний толгойн тос хөхний толгой хагарах, хуурайших, ер нь хөхний толгой хуурайшаад бохирдохоор яг хагардаг юм шиг байгаа. Тэгээд энэ болохоор тосоо түрхээд угаах шаардлагагүйгээр хүүхдээ хөвгөлж болно. Тэгэхээр хөхний толгой хагарахгүй, хагасан ч одоо би идэх магадaltaй ч гэдэг. Яг тийм зориултын юм тос байна. Редом хай. Йоо, наад чи их гоё. Энэ хүүхдийн соосыг за шивэдэд манай шивэдэд бол соосыг маш өргөн дэлгэр хэрэглэнэ. Аюу хэрэглэнэ. Одоо энэ ингээд гартлынх нь юу ингээд пивер эрзэн юм бэ. Энэ соосыг хадаа эко соос гинэ. Артал нь ингээд зөөлөвчтэй. Тэгээд ийм тийм зөөлөн ийм соосыг байна.
Тэгээд энийг авсан нэг ийм ягаан өнгө охиндоо Энийг. тий. Тэгээд энэ одоо яаж ишин хийх юм бол? Энийг нь яаж ишин хийх юм бол хана? Элэдэр. Зөвхөн мэдхгүй. Ийм нэг энэ охиных нь хөөрхөн байгаас тий банттай ийм Килар хойд дээр. сосгны юу гэдэг вүлээ? Ийм уя сосго их нэг алга болгодог. Манай хоёр чинь бас сосг, жасмин сосг өгдөг байсан юм. Марко сосг өгдөг байсан. Тэгээ сосг нь аюу их алга болно. Энийг хийж минийх дотор нь. За яа. За ийм сосг болон сосгны уяатайгаа. За энэ их хэрэгтэй. Шивэд бол борооны уйлтрал. Хизээд бол хизээ өдөр шөнө өглөө орой ер нь бол гинтхэн байж байгаа л бороо ордог. За энэ борооны уйлтрал, бороо ихтэй. Ийм борооны цув хэрэгний борооны цув ийм 2 ширхгийг авсан байна. За энэ их хөөрхөн. За энийг бол янз бүрээр ашиглаж байна дөө. Ийм 4 ширхэг ийм цэвэр даавуу алчуур байна. 450 г. Цэвэр даавуу их гоё материалтай зөөлөн. Энэ болохоор хүүхдээ үлгэжч болно. За газар дэвсээд ингээ хүүхдээ дээр нь бүтэж болно. Тэргэн дээрээ бүтээж болно. Эсвэл халт нэг яах вэ? За тэгээ нөгөө хүүхдээ хөхүүлэхэд ингээд хөхөө бас бид нар чинь ингээ нуух шаардлагатай болдог. Ингээ мөрөн дээрээ тавиад хөхөө нуучж болно чи. За ер нь тэгэл хүндэл маягаар хэрэгжилж болно. Зуны халуун цэвэрхэн зөөлөн хөнгөн юм тав энэ надаа юу? Bang bang. Bang bang bang. Bang. Надад чи хэлцээ ээж. За энэ их хэрэгтэй хамгийн хэрэгтэй. Манай хоёр ихрийн тэргэн дээр энийг ухтраад хоёр суудлынх нь машины суудлыг юу яадаг? Till barnvagnen. Тий. Угсарч машины суудлаа ингэж угсарч явдаг. За ийм юм байна. Энийг дараа ингээ угсраад яг хэрэглэх болохоор ингээ харуулна. За тэгээ саяны дэлгүүрээс ингээд иймэрхүү юм авсан чинь нэг дүнийн дүн 8240 крон болсон. За худалдагч нь их хэрэгтэй болж байгаа юм уу? Ийм бэлэг үгүй гээд нэг ийм хоёр юм өгсөн. Энэ одоо яг юу юм мэдэхгүй. Энэ Ну, дахно. Энийг. Оноо минь. Энэ жижигхэн алчуур юм байна. Энэ үсний юм жижигхэн алчуур байна. Тэгээ энэ ингээ хүүхэд ингээ хаддаг. Шүд аа. Хаддаг тийм зориултын. Тийм. Хаддаг зөөлөн тийм. Барьдаг. Тайлширам. Райдио. Наач нөгөө хүүхдийн шүдэн урахаар хаддаг юм бэ. Манай томатэ пораа. Зомби. Kolla vad gullig elefant. Nej, giraff. За миний энэ авсан юм юу болчихно?